Сайн бацгаана уу, эзний өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнтэйгээ уулзж байгаадаа бас баяртай байна. Өнөөдөр бүгдээ хамтдаа шинэ гэрээний үүс номын 9-р бүлгийн 1-19 ишлэгийг уншия. За хүн болгоны гар дээр Библийн ишлэл байгаа. За та бүхэн надтай хамт тулгаад уншаарай. Үүс 9-ийн 1-19 ишлэлийг би унших гэж байна. Эзний дагалдагчдыг занаж алж хядах хүсэлд автахдаа Шаул тэргүүн тахилч дээр очив. Тэрээр энхүү замыг дагагчдыг олж илрүүлэн ирэм гэлгүй баривчилж Иерусалимд аваачихын тулд Дамаскын синагогуудад захидал хүргэх талаар түүнээс гуйлаа. Ингээд Шаулыг Дамаскт ойртож явтал ийм явдал болов. Гэнэт Тэнгэрээс маш хурц гэрэл гарч эргэн тойрныг нь галбуулахад Шаул газарт унлаа. Нэгэн дуу гарч "Шаула, Шаула, чи намайг юунд хавчна вэ?" гэхэд Шаул "Эзэн, та хэн бэ?" гэв. Тэрбээр "Чиний хавчаад байгаа Есүс байна. Одоо босоод хот руу ор. Юу хийх ёстойг чинь чамд зааж өгнө" гэв. Хамт явсан залууст энэхүү дуу хоолой сонсогдсон боловч юу ч үзэгдэхгүй байсан тул чимээгүй зогсож байлаа. Шаул газраас босож нүд нь нээлттэй хэрнээ юу ч харж чадахгүй байсан учраас нөгөөдүүл нь түүнийг Дамаскт хөтөлж ирлээ. Шаул 3 хоног юм харахгүй байхдаа юу ч хийдсэнгүй, юу ч уусангүй. Дамаск хотод Анания гэдэг дагалдагч байжээ. Үзэгдэлт нь эзэн түүнд "Анания" гэхэд тэрээр "Эзэн минь би байна" гэв. Эзэн түүнд хандаж "Одоо хөдөлж Шулуун гэдэг гудамж руу очоод Ихудагийн герт байгаа Тарсын Шаул гэгч хүнийг сургал. Тэр залбиралдаа өөрийг нь дахин хараатаа болгохоор Анания гэгч хурч ирээд өөр дээр нь гар тавьж байгааг харж байна" гэхэд Анания "Эзэн минь, эзэн минь, тэр хүн Иерусалимд байгаа таны ариун хүмүүст хичнээн муу юм хийснийг олон хүн надад ярьсан. Таны нэрийг хүндтгэн дууддаг хүн бүрийг эндээс бас баривчлах эрхийг ахлах тахилчаас авсан байна" гэхэд эзэн түүнд хандаж "Яв, энэ хүн бол миний сонгосон зэмсэг. Босод үндэстнүүд хаад Израильчуудын өмнө тэрээр нэрийг минь тээж явах болно. Би түүнд миний нэрийн төлөө хичнээн зовлон амсах ёстойг үзүүлнэ" гэв. Ингээд Анания тэр айлд явж очоод "Шаул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн эзэн Есүс чамайг хараатаа болгож ариун сүнсээр дүүрэхийн тулд намайг илгээлээ" гэд түүн дээр гар тавив. Шаулын нүднээс хайрс шиг юм хууран унахад тэр дахин хардаг боллоо. Шаул босож баптизм хүртээд хоол унд эзсний дараа тамир тэнхээ оржээ. Шаул хэд хоног дагалдагчдтай цуг Дамаскт байж байгаад гэд түүх цаашаа үргэлжилж байна. Амен. За нөгөө стандарт Монгол орчуулган дээр болохоор Саулын нэрийг Шаул гэж орчуулсан. Яг нөгөө еврей дуудлагаараа иш үсгээр дуудагддаг юм байна л да энэ чинь. Шаул гэж те. Юугаараа болохоор нөгөө англи хэлэн дээр орчуулагдсан гутаа эс үсэг буюу эс үсгээр дуудагдаад тэгээ Саул гэдэг нэрээр нь бид нар бол дуудаад заншилсан байгаа. Гэхдээ одоо яг Шаул гэдэг яг энэ еврей одоо дуудлагатай нэрээр нь одоо нэг талаар бас хэдүүлээ бас одоо бас уншиж сурж байна. За өнөөдөр би эзний үгийг хатуу зүрхийг хайлуулсан юр бусын учрал гэдэг сэдвээр эзний үгийг хаалцъя. Хатуу зүрхийг хайлуулсан юр бусын учрал гэдэг. Тэгэхээр Бурхны хувьд боломжгүй зүйл гэж нэгч байхгүй. Өөрөөр хэлбэл Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг ч гэсэн өөрчилж чаддаг. Хүмүүс бидний хувьд бол боломжгүй чадахгүй зүйл бол олон байгаа те. Гэхдээ л хүн төрөлхтөн өнөөдөр одоо өөрсдийнхөө бүтээсэн бодож олсон шинжлэх ухаан, технологи болон одоо шинжлэх ухааныхаа нээлтээр одоо ер нь их олон зүйлийг боломжгүй биш болгоод байна шүү дээ. Их олон юмыг боломжтой болгоод байна те. Гэхдээ хүний зүрхийг бол өөрчилж чадахгүй. Энийг бол хүн хийж чадахгүй. Бурхан л хийж чаддаг. За үүний нэг тод жишээ бол өнөөдөр бидний уншиж байгаа энэ Саул буюу Шаулын түүх байна. Шаул ямар хүн байсан бэ? Есүс Христэд дургуун нэгэн байсан. Христэд итгэгчдийг бол хавчдаг нэгэн байсан. За тэр Иерусалимд байхдаа юу хийдэг байсан гэхээр бүр итгэгчдийг бүр гэрээс нь чирч гаргаад гянданд шоронд тушаадаг. Ир им гэлгүү гэж штэ бүр. Ир им гэлгүү бүр баривчилж бүр Иерусалимийн одоо Христ итгэгчдийг бол бүр хоосруулсан хүн байгаа байхгүй. За тэгээд боломжтойнууд нь Иерусалимаас зүхтаагаад явсан. Зүхтаж амжилтгүй баригдсан хүмүүс нь одоо Шаулын гараар ороод шоронд бол Христ итгэлээсээ болж бол хоригдчихсэн. Гэтэл Шаул бол яасан Иерусалимыг бүр бүгдийг Христ итгэгчдийг бүр барьж дуусгаад одоо цаашаа яаж ирэхээр бүр гадаад руу гарч штэ. Бүр гадаадад байгаа Христ итгэгчдийг бүр барьж авч Иерусалимд аваачиж шоронд хийх бүр үнэхээр улаан галзуу юм
хүсэлтэй. Айхтар одоо ийм одоо занл хийсэн Христэд доргоо, Христ итгэгчдийг үзий яддаг. Ийм одоо айхтар хатуу зүрхтэй хүн байж. За тэгээд манер яасан гэхээр Иерусалимийн одоо тэргүүн тахилч дээр очиод Иерусалимийн сүмийн тэргүүн тахилч дээр очиод тэгээд Дамаскт байгаа Христэд итгэгчдийг барьж шоронд хорих одоо эрхийн бичиг гаргуулж аваад тамхтай бичиг аваад за тэгээ манер яасан гэхээр Дамаск руу явж байна. Дамаск бол Израилийнх биш. Дамаск бол Сир улсын хот. Сир улсын нийслэл том хот байгаа. Тэгэхээр нөгөө зэрэгэлдэх улс руугаа явж штэ одоо. Тэгэхээр тэнд байгаа синагогуудад очиж байгаа байхгүй. Синагог гэдэг чинь юудэчүүдийн цуглардаг газар. Хагасайн болгон юудэчүүд синагогтоо цуглараад Библиэсээ уншдаг, магтан дуулдаг, Бурхныхаа хүндэлдэг газар. Тэгээ синагог руу одоо тэнд байгаа синагогууд чинь Иерусалимийн сүмийн захиргаанд ор байгаа байхгүй. Тийм учраас Иерусалимийн сүмийн тэргүүн тахилчийн одоо үгийг бол одоо сонсно. Тийм учраас тэргүүн тахилчаас нь тамхтай гар үсгтээ бичиг гаргуулж аваад тэгээ нөгөөгч нь одоо бүр яаж яах гэхээр Христэд итгэгчдийг барьж шоронд хийхийн тулд бүр хөлийн дээс алхаад бүр гадаад руу гараа авчлаа. Бүр ийм амар улаарсан одоо нөхөр байжээ. Бүр ийм амар одоо Христ итгэгчдэд доргуу ийм нөхөр байжээ. За манер ингээд бараа болгочтой дагуулад хэсэг нөхдүүдийг залуучуудыг араасаа дагуулад эн чи одоо юу одоо сэлэм юутай те одоо буу шийдэмтэй нөхдүүдийг дагуулж аваа штэ эн чинь. Тэгжиж хүмүүсийг чи барьж авна штэ. Тэгээд Дамаск руу одоо ойртож явтал гинэт одоо Тэнгэрээс нэгэн хурц гэрэл Саулын дээр туссан. Шаулын дээр туссан. Ингээд нөгөө хурц гэрэл Шаулын дээр тусах үед Шаул бол одоо газар унж байгаа. За газар унах үед нь нэгэн дуу одоо Саул сонсогдсон. Саул бол юу ч харж чадахгүйсэн. Тэр хурц гэрэл дотор юу ч харж чадахгүйсэн. Та дараагийн слайдыг дарчихгүй. Би нэг юм зураг тавьсан байгаа. Та нарт бас нэг юм дүрслэл өгөх маягаар те. Үнэхээр нэг юм хурц гэрэл гэрэлтэх үед Шаул бол тэр эргэн тойрондоо байгаа тэр хурц гэрлээс өөр юу ч олж харж чадахгүйсэн. Тэгээ тэр нүд сохлом хурц гэрэл одоо Шаулын нүдийг бол одоо ерөөсөө өөр юм харах ямар ч тийм боломжгүй болгож одоо орхитлоо л да. Тэгээ яг энэ үед нэгэн дуу хоолой гарч ин те. Тэр нь юу гэсэн гэхээр Шаула, Шаула чи намайг юунд хавчин вэ гэж одоо нэгэн хүний дуу гарахыг одоо Шаул тэр хурц гэрэл дотроо сонсож байна. За тэгээ Шаул бол одоо хариулж байна те. Эзэн та хинбэ гэв. Шууд л одоо эзэн болоо явчлаа шүү дээ. Одоо нөгөө Есүсийг эсэргүүцээд исэн хүн чинь хурц гэрлийг үзэнгүүтээ энэ бол одоо яалтчгүй бурхан гэж мэдж байгаа байхгүй юу? Тийм учраас юу гэж хэлж яана гэхээр эзэн та хинбэ гэж асууж байна. Гэтэл одоо хариулж байна те. Хариулт нь цаашаа 5 дугаар ишлэл дээрээс цаашаа унших юм бол тэрбэр чиний хавчаад байгаа Есүс байна. Одоо босоод хот руу ор. Юу хийх ёстойг чинь чамд зааж өгнө гэв. Хамт явсан залууст энэхүү дуу хоолой сонсогдсон боловч юу ч үзэгдэхгүй байсан тул чимээгүй зогсчихлаа гэж хэлсэн байна шүү дээ. За ингээд нөгөө Есүс өөрийгөө одоо илчилж харуулсан байна. Шаул Есүстэй уулзсан байна. Есүс Шаултай бол уулзсан байна. Христэд итгэгчдийг барьж авч хавчиж шорон гянданд хийж одоо муугийн үзэхээр явж байгаа энэ хүнтэй замд нь Есүс одоо Тэнгэрлэг юр бусын одоо учирлаар дамжуулан Шаултай бол уулзаад тэгээд Шаулыг бол Шаула чи юунд намайг хавчина гэсэн чинь эзэн минь та хинбэ гэсэн чинь чиний хавчиж мөшгöd байгаа Есүс ч юм байна гэж хэлж байна. Тэгээ юу гэж хэлж байгаа гэхээр одоо босоод хот руу яв, Дамаск руу явдгаараа яв. Тэнд би юу хийх ёстойг чинь чамд зааж өгнө гэж хэлсэн. Ингээд Шаул маань босоод ирсэн юу ч харахгүйсэн. Нөгөө хурц гэрлийг харснаас хойш юу ч харж чадахгүй. Тэгээ гараасаа хөтлүүлээд нөгөө хамт яваа туслах залуучууд нь тийм ээ нөгөө бие хамгаалагчт нь юу гэдгийг тийм нөгөө баримтлагаар явж байгаа тусгай ангийн нөхдүүд нь Саулыг одоо гараас нь хөтлөөд Иерусалимд аваадсан. За тэгээ нэгэн айлд очоод 3 хоног юу ч хийдэггүй, юу ч уугаагүй. Тэгэд энэ хугацаанд л Шаул юу ч харахгүйсэн. За яг энэ үед Бурхан өөрийнхөө нэгэн дагалдагч Анания гэдэг хүнд Есүс өөрийгөө илчилж байна. Тэр Дамаск хотод амьдарч исэн Анания гэдэг хүнд Есүс өөрийгөө илчилж байна. Тэгэхээр Үүс ном дээр гарч байгаа 2 дахь Анания энэ багхгүй. 5 дахь бүлэг дээр нэг Анания гардаг шүү дээ. Эхнэр Сафиратагаа Бурханд ариун сүнсэнд худлаа яриад үхдэг нэг Анания байсан бол одоо энэ дэр өөр нэг Анания гарч байна. Тэгэхээр Анания гэдэг нэр бол одоо түгээмэл нэр байсан бахна ш тухайн үедээ. Тэгээ өнөөдөр төгөлдөр гэдэг нэр түгээмэл байдаг ш би ч одоо багада өөрийнхөө нэрийг их хоор нэр гэж бодоод байсан чинь төгөлдөр гэдэг нэртэй хүн бас нэлээд олон байт юм байлаа. Уянга төгөлдөр, эрхэм төгөлдөр, үүс төгөлдөр, хувь төгөлдөр гэх мэтчлэн янз янзын ямтай төгөлдрүүд байд юм байлээ. Би болохоор дангаараа төгөлдөр, дан төгөлдөр.
Тэгэхээр би энэ нэрнээсээ бас айгүй ичдэг байсан байхгүй. Багада намайг хүүхдүүд айгүй шоолно. Юу шоолдог байсан бэ гэхээр төгөлдөр хуураа гэж айгүй шоолно. Тэгээ яахаараа ээж аав минь надад ийм хуурны нэр өгчтiin болоо гэд би бүр гайхаад явж нэг хөгжмийн зэмсэгний нэр надад өгчлөө гээл би бүр готраад байдаг байсан чинь тэр төгөлдөр гэдэг нэр чинь зүгээр хөгжмний нэр биш зүгээр төгс төгөлдөр гэсэн үг. Тэгээ тэр хөгжим өөрөө бүр агуу хөгжим учраас тэр нэрээр энэ хөгжмийг нэрлсэн юм байна л да. Тэрээс хөгжмний нэрийг надад өгч өгөө төгс төгөлдөр ийм нэрийг л надад өгсөн байж л дээ. За гих мэтчлэн тийм ээ. Одоо ингээд бидний нэр бол ингээд түгээмэл байдагтай адилхан. Тухайн үед бол Анания гэдэг нэр бол бас л түгээмэл нэр байж. За тэгээд Дамаскт амьдардаг Анания гэдэг энэ итгэгчид одоо Есүс өөрөө үзэгдлэр үзэгдээд юу гэж хэлж байгаа гэхээр чи шулуун гэдэг гудамжинд оч. Тэр шулуун гудамжинд Ихуда гэдэг хүний гэрт Шаул ирсэн байж байгаа. Яг одоо үзэгдэл дотор өөрөө залбирж явахдаа үзэгдэл дотор тийм ээ чи түүн дээр явж ороод гар тавьснараа нүд нь хараа орж байгаа гэж Шаул одоо үзэгдэл дотор харж байна гэж хэлсэн ба. Яагаад тэгэхээр Шаул яг энэ үед бол залбирж исэн. Тэгээд залбирж яхад нь бурхан түүнд одоо үзэгдэл үзүүлж штэ. Одоо тэгэхээр Шаул бурхан өөрийгөө илчлээд мөн ялгаагүй яг энэ нэг цаг үед Ананиад бурхан бас ижил үгээ хэлж штэ тийм ээ. Тэгэж ингэж бурхан бас ажиллаа хийдэг байх нь штэ. За тэгээд Шаул одоо залбирал дотор тийм ээ. Ихудагийн гэрч Шаул гэгч хүнийг сургал тэр залбиралдаа гэж 11 дэх эшлэл дээр хэлсэн. Залбиралдаа өөрийг нь дахин хараатаа болгохоор Анания гэгч ир хурч ирээд өөр дээр нь гар тавьж байгааг харж гин гэж ингэж хэлсэн биз дээ. Тэгэхээр залбирх үедээ залбирж явахдаа үзэгдэл үүдсэн биз дээ. Бурхан танд үгээ хэлхийг хүсэж байна уу? Залбираараа тийм ээ. Бурхан танд үгээ хэлээсэй гэж хүсэж байна уу? Бурхан танд өөрийгөө илчилж харуулаасаа гэж хүсэж байна уу? Залбирдаг байгаараа тийм ээ. Тэгээ бурхан бол яаж чинь Шаулд ингэж өөрийгөө илэрхийлж байна. Тэгсэн чинь Анания бол одоо эзэнд хэлж штэ 13 дугаар эшлэл дээрээс эзэн минь тэр хүн Иерусалимд байгаа таны ариун хүмүүст хичнээн муу юм хийснийг олон хүн надад ярьсан. Таны нэрийг хүндэтгэн дууддаг хүн бүрийг эндээс ч бас баримтлах эрхийг ахлах тахилчдаас авсан байна гэхэд эзэн түүнд хандаж яв энэ хүн бол миний сонгосон зэмсэг. Бусад үндэстнүүд хаад Израильчүүдийн өмнө тэрээр нэрийг минь тээж явах болно. Би түүнд миний нэрийн төлөө хичнээн зовлон хаамсах ёстойг үзүүлнэ гэвэ гэж хэлсэн биз дээ. За тэгэхээр эзэн одоо Ананиаг хэллээ тийм ээ. Анания бити санаа зовоо. Тэр хүний чи би сонгоцсон байхгүй юу? Миний сонгосон зэмсэг байгаад байгаа байхгүй юу? Тэр хүн хичнээн хатуу зүрхтэй хичнээн Христэд итгэжтэйг хавчаад миний нэрийг үгүйсгээд Христэд итгэжтэйг одоо мууг нь үзээд ингээ явж байгаа ч гэсэн би тэр хүнийг сонгоод авчихсан юм аа. Би тэр хүнийг өөрийнхөө одоо сайн мэдээний төлөө хэрэглэх гэж байгаа юм аа. Өөр үндэстнүүд хаад Израильчуудын өмнө миний нэрийг тэр хүн тээж явах болно. Тэгэд би түүнд миний нэрийн төлөө хичнээн зовлон амсах ёстойг бол үзүүлнэ гэж. Тэгэхээр Шаул өөрөө маш их хавчигдаж хожим нь тийм ээ. Есүсийг номлосноосоо болж сайн мэдээг тунгаснаасаа болж эрх баригчдаас маш их дарамт хавчлагыг Шаул бол авч ирсэн шүү дээ. Тэрийг нь хэлж яана л да. Иш үзүүлгийн өгж штэ Ананиад бурхан. Тийм ээ. Ингээд яасан гэхээр Анания зориг ороод шулуун гэдэг тэр гудамжинд явж чад Ихудагийн гэрт байгаа Шаултай уулзаад юу гэж хэлж байна. Шаул дүүмэн ирэх замд чинь үзэгдсэн Есүс чамайг хараатаа болгож ариун сүсээр дүүрэхийн тулд намайг илгээлээ гэж явж ороод хэлсэн байна. Ингээд Анания Шаулын дээр гар тавихад Шаулын нүднээс яасан? Хайрс шиг юм мултарж унаад нүд нь дахин харах боллоо гэж. Ингээд Шаул яасан гэхээр баптизм хүртээд хоол унд идээд тэнхээ орлоо. Ингээд хэд хоногийн туршид Шаул яасан Дамаскт Христэд итгэгч нартай хамт нөхөрлөж нөгөө Христэд итгэгчдийг барихаар ирсэн хүн маань яасан нөгөө итгэгч нартайгаа бүр нөхөрлөөд бүр хамт одоо игнэнд нь орцсон. Ингээд хэд хоногийн туршид Дамаскт бол одоо Шаул байсан байж шүү дээ. За энэ бол одоо Шаулын Христэд итгэсэн гайхалтай түүх юм. Энэ үеэс эхлүүлээд ингээд Шаулын тухай бид Үлс номын үлдсэн бүлгүүдэд бид маш их унших болно. Шаулаар дамжуулан Есүс Христ маш их сайн мэдээг олон хүнд хүргэсэн байдаг. Шаулын гараар дамжуулан маш олон гайхамшигт ажлуудыг хийсэн байдаг. Өвчтөн хүмүүсийг идгээсэн байдаг. Муу сүнсэнд издэгдсэн хүмүүсийг чөлөөлсөн байдаг. Маш олон хаад эрх баригчд ноёдын өмнө энэ Шаул очиж Есүс Христийн нэрийн төлөө зогсож хавчигдахдаа хавчигдаж, зовх үедээ зовж, тийм ээ, тамлагдах үедээ тамлагдаж, чулуугаар шидүүлэх үедээ шидүүлж, ташуурдуулах үедээ ташуурдуулж, хичнээн зовлон амссан чинь Шаул бол Христийн алдрын төлөө өөрийнхөө одоо амьдралыг зориулсан юм гайхалтай номлогч,
гайхалтай одоо элчин сайд Христийн алдрын төлөөх энэ газар дэлхийд томилогдсон элчин сайд болж хувирсан байгаа. Тэгэхээр энэ түүх Бурхан одоо хүний зүрхийг яаж өөрчилж чаддаг юм бэ гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр энэ түүхийг унших үедээ надад нэг асуулт төрсөн. Магадгүй танаас ч бас ийм асуулт төрсөн байж магадгүй. Юу вэ гэхээр Есүс өөрийгөө хүн болгонд яг Саулд ингэж үзүүлсэн шиг үзүүлчих яагаад болдгоо болоо гэж. Бид нар зарим хүмүүст ингэж Есүсийг яриа л байдаг. Ерөөсөө итгэдэггүй шүү дээ, тэ. Нэг л итгэдэггүй, нэг л зүрхэн нээгдэж өгдөг. Тэгэл дотроо болохоор хааста эдгээр нэстэ намайг шашиндаа оруулах гад энэ төр гэл янз янзын юм бодоод сайхан залж яана энэ төр гэл тэ. YouTube дээр миний одоо номлолын дор нэг тогтмол нэг комент бичдэг нэг нөхөр байдаг шүү дээ. Сайхан одоо яаж яана гэдэг. Одоо би ямар тэр үгийг одоо хэлэлтэй нь шүү дээ. Сайхан яаж яана гэдэг нэг нөхөр байнга байдаг. Тэр нөхрийн хувьд бол би бас сайхан яаж ах шиг байгаа ерөөсөө энэ нөхрөөс нэг сайхан яаж яана л гэж харагдаад ах шиг байгаа тэ. Үүнгээр итгэж байгаа байхгүй. Итгэл миний зүрхэнд байгаа байхгүй. Энэ итгэлийнхаа үр жимсийг би авч байгаа байхгүй. Тэгэхээр яг үүнтэй адилхан Саулын зүрхэнд ингээд үнэхээр би байдгиймаа гэд Есүс ингээд Саулд өөрийгөө илчлээд өгсөн шиг энэ хатуу зүрхтэй олон хүмүүст яагаад Есүс ингээд өөрийгөө илчлээд өгчдөг юм болоо гэж би заримдаа бас яг тэгж боддог, тэгж асуудаг. Гэтэл хараад байхад Христэд итгэжтийн одоо энэ амьдралыг ингээд хараад байхад тэдний итгэсэн энэ Христ итгэлийн гэрчлүүдийн сонсоод байхад маш онцгой тохиолдолд маш тийм онцгой хатуу хүмүүсийн амьдралд Бурхан маш онцгой хүчтэй ажлуудаа хийсэн байж харагдаад байгаа байхгүй юу. Үнэхээр одоо Христ итгэжтийг барьж аваад зодддаг байсан, дээрлэгдэг байсан. Христийнхнийг бүр ингээд доромжилдог байсан. Сайн мэдээг бүр ингээд сайн мэдээнд бүр маш их юм саа дотор учруулдаг байсан. Ийм хүмүүс өөрсдөө Христэд итгэснийхаа дараа бүр амар гайхалтай номлогч одоо болж хувирсан. Энэ итгэлийнхаа төлөө бүр өөрийнхөө амьдралыг бүр амар гайхалтай зориулсан ийм одоо хүмүүс болж хувирсан ийм түүхүүд бол зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүмүүст бол Бурхан үнэхээр тэр онцгой арга замаар өөрийгөө илчилж харуулсан ийм түүхүүд бол зөндөө байна л да. Гэтэл ихэнх хүмүүст бол яадаг вэ гэхээр сайн мэдээ тараагчаар дамжуулаад Есүс Христийн тухай сайн мэдээг сонсоод тэгээд яадаг вэ гэхээр тэр хүмүүсийн зүрх сэтгэл яг нээгдээд нэрээ Бурхан байгаа. Бурхан байгаа. Хүн гэдэг бол яг нүгэлтэй. Нүглийн улмаас хүн бол яг Бурханы өмнө хожим очно гэдэг нь бол яг үнэн. Тэрийг бол үнэхээр тэр дотоод мөн чанар нь дотроос нь ингээд хилээд байгаа байхгүй. Тийм учраас би бас Бурханы өмнө очих ёстой байна. Би бас Есүст итгэж гэм нүглийг гимшиж уучлагдаж би аврагдах ёстой байна гэдэг олон хүн бол тэгж бодоод эзэн дээр ирдэг. Тэгээ эзэнний дотор маш нээлттэй юм зөөлөн зүрх сэтгэлтэй хүмүүст бол Бурхан маш амархан хүрж байгаа харагддаг бол харин гүжүүд, зөрүүд тийм ээ тэгээ Христийнхнийг дотроо мяалдаг, тийм ээ доромжилдог ийм хүмүүсийн амьдралд бол Бурхан заримдаа маш өвдөлттэй арга замаар хүрж байгаа байхгүй. Паул бол өөрөө энэ Саул буюу энэ Шаул гэдэг чинь өөрөө бусдыг айгүй юм өвдөгдөг хүн байдаг байхгүй. Гэтэл Есүс өөрөө түүний амьдрал бас яг тийм өвдөлттэй арга замаар өөр дөр нь хурж очиж байгаа байхгүй. Тэгээ энэ Саул бол өөрөө юм теологч байсан. Хуучин гэрээний теологийг бол маш сайн мэддэг. Тэгээ Библийг бол маш сайн мэддэг. Тэгээ Фарисей бүлгийн Гамлиэл гэдэг алдартай одоо теологч багшийн шав одоо ийм хүн байгаа. Тийм учраас ийм хүнд одоо хэр баргийн хүн номлоход бас сонсохгүй байдаг байхгүй. Шаул бол тийм хэмжээний одоо бардам өөрийгөө мэрэгэн ухаантайгаа бодцсон. Библийг нэвч мэддэг гэд бодцсон. Ийм хүн байгаа байхгүй. Тэр маш хатуу сэтгэл зүрхтэй. Есүс Христэд итгэждэг бол үнэхэрийн одоо доромжилдог, тэдний мууг үзэх гэж дайрдаг ийм хүн байгаа байхгүй. Тэгэхээр ийм хүнтэй Есүс бол одоо арай өөр арга замаар ажиллаа хийж байна л да. Өнөөдөр энэ одоо лалын ертөнцөс гэж ярьдаг тийм лалын ертөнцид маш олон үзэгдэл гайхамшгууд болдгийм байна лээ. Тэнд ингээ сайн мэдээ тараагч нар очоод сайн мэдээг ингээ ил чөлөөтэй тунхаглаад хуалцаад чуулганууд одоо бий болоход боломж байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тийм газар үзэгдэл дотор зүүдээр дамжуулан Есүстэй уулзсан, Есүсийг олж харсан, тэгээ Христэд итгэсэн хүмүүс энэ лалын хаалттай ертөнцийн дотор маш их байгаа. Тэгэхээр эзэн яг тийм газар, тийм нөхцөлд хүмүүсийн амьдрал бас их тийм онцгой ийм хүрэлтүүдийг хийж яана л да. Нэг эрэгтэй бол бүр жирэмсэн ихнэрээ Есүст итгэлээ гэж бүр зодоод газар унгаагаад өсгөлж явахдаа хөлн татцсан байгаа байхгүй. Тэгээ хөлн татаад тэгээ бүр хөлний өвдөд хөдөлж чадахгүй болоод тэгээ өөрөө Есүсийг дуудаад тэгээ Есүс Христэд итгэхэд хөлн идэрсэн тохиолдол гарсан байгаа байхгүй. Лалын ертөнцид ийм болсон байгаа байхгүй. Тэгэхээр ийм
одоо тохиолдлууд бол өнөөдөр хүмүүсийн амьдралд бол зөндөө олчдаг. Тэгэхээр яг л одоо Саулын зүрхэнд хүрсэн бурхан өнөөдөр хэний ч зүрхэнд хүрэх бас боломжтой юм аа гэдгийг одоо энэ түүх бол бидэнд харуулж байна. Тэгэхээр та бидний эргэн тойронд байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд бурхан бол ийхүү ажиллаа хийх боломжтой. Тэгэхээр энэ текстээс би нэг хэдэн чухал зүйлийг та бүхнийг бас би анзарч хараасаа гэж хүсэж байна. Шаулыг Дамаск руу явах тэр замд нь эзний гэрэл тусахад Шаул бол тэр гэрлийн өмнө шууд унжаа. Тэгээд тэр гэрлээс гарахтууг сонсоод чи юунд намайг авчина вэ гэж нэрээр нь дуудаад хэлэхэд шууд эзэн минь гэж одоо шууд хүлээн зөвшөөрж эзэн минь гэж та хинбэ гэж асууж байгаа байхгүй. Хин гэдгийг ч мэдэхгүйгээр та хинбэ гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр Есүс Христийн гэрэл гэдэг ийм хүчтэй байна. Есүс Христийн гэрэл тэгээс Саулын амьдралд орж ирээд түүний гэрэлтүүлэх үед тэг энэ агуу хурц гэрлийн өмнө Саул бол одоо ингээд хоёр хөл дээрээ зогсож чадахгүй хэмжээний нүгэлт хүн гэдгээ ойлгож байгаа байхгүй. Саул бол өөрийгөө ингээд хуучин гэрээг нэвч авч судалсан. Фарисей бүлгийн одоо оюутан тийм ээ алдартай Гамлиэл багшийн шавь. Христэд итгэгчдийн номлолыг үүсгдэг. Дургу Христ итгэгчдээ хавчдаг юм хатуу эрдэм номтой тэгсэн мөртлөө нэг юм өөрийнхөөрөө нэг юм хэний ч үгэнд ордоггүй нэг юм зүрүүд тэгээ нэг өөрийгөө бүхнийг мэдээ чадаад байна гэдэг нэг бодцсон нэг ийм нөхөр яваад байна штэ. Гэтэл энэ хүний амьдрал дээр Есүсийн гэрэл тусах үед Саулын тэр бүх бардамнал үнэндээ юу ч биш гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Юу ч биш гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Яг тэгэхээр тэр гэрэл тусах үед Саул шууд өмнө нь унж байгаа байхгүй. Унаад эзэн минь таа чинь хинбэ гэд бүр гайхаад асууж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр хүмүүс ингээд дотроо их бардамнал тээж явдаг бол бид өнөөдөр таньд хэлье те. Иесус Христийн ариун байдлын өмнө өнөөдөр та бид хоёрын бардамнал үнэндээ юу ч биш шүү гэдгийг би хэлмээр байна. Өнөөдөр хүн өөрийгөө ингээд их олон юм мэдээд байна, чадаад байна, болоод байна, би бол ингээд байна гэж их боддог те. Гэтэл эзний гэрэл тусах үед тэг нүгэлгүй байж чадах нэг ч хүн тэнд байхгүй. Эзний гэрэл тусах үед тэнд ингээд зүгээр өөдөөс нь те ижил тэнцүү хэмжээнд эзэнтэй ингээд ярилцаад ингээд зогсож чадах нэг ч хүн байхгүй. Яагаад гэвэл Бурхны тэр ариун гэрэл гэдэг бол биднийг нүгэлтэй гэдгийг харуулдаг. Бурхны тэр ариун гэрэл гэдэг бол биднээс хавьгүй илүү хүчтэй гэдгийг харуулдаг. Бурхны тэр ариун оршихын өмнө бид ямар сул дорой өчүүхэн хүмүүс вэ гэдгийг маань энэ харуулж өгдөг. Өнөөдөр Бурхны өмнө та бол ийм, би ч адилхан ийм. Тийм учраас даруугаар Есүс Христийг хүлээж аваач. Тийм учраас даруугаар Есүс Христэд итгэж. Заавал юм Саул шиг юм өвдөлттэй арга замаар хугарж нугаран байж те хараагаа алдан байж Есүс Христийг хүлээж авах биш. Харин өнөөдөр тэр өөрийнхөө зарснараар дамжуулан танд сайн мэдээг уламжилж тунхаглаж байхад тэр үгийг та хүлээж аваач. Тэр үгэнд итгэж эзний үг сургаалын дагуу амьдраач гэж би та бүгдийг ятгахыг хүсэж байна. Энэ түүхэн дээр гарч байгаа бас нэг чухал зүйл гэвэл тэгээд Есүс одоо Саул буюу Шаулд тийм ээ бүх юмыг нэг дорн тэр өдөр ингээ хэлчихэв. За чи ийм хүн болно. За чи одоо ингэн би чамайг ингэж дуудаж чинь чи ийм ажлуудыг хийнэ гэд бүгдийг нь хэлчихээгүй. Зүгээр л чи Дамаск руу явдгаараа яв. Тэнд би юу хийх гэж чинь чамд хэлж өгнө гэж хэлсэн. Тэр нь ямар арга замаар хэлэгдсэн бэ гэхээр Анания гэдэг хүн хурж ирээд түүн дээр гар тавин залбираад тэгээд нүдэн нээгдээд Ананиагаар дамжуулаад Есүс үгээ хэлсэн. Есүс өөрөө шууд хэлэх үедээ ч хэлж чинь хэн нэгнээр дамжуулаад хэлэх үедээ ч бас хэлж чинь. Тийм ээ. Тэгэхээр Бурхан өөрөө үгээ хэлэхийн тулд өөр хүнийг бас ашигладаг. Тэгээ Бурхан үгээ хэлэхдээ нэг дор биднэрт ингээд амьдралын минь бүх зургийг ингээд одоо юу гэдгийг тийм ээ одоо 77 одоо нухчаагаар ингээд бүгдийг нь харуулад өгчдөг юм байна. Бидний амьдралд ерөөсө алхам алхмаар эзэн бидэрт үгээ хэлдэг юм байна. Түүний хэлж байгаа үг бол яг заримдаа ямар учиртай ингэж намайг энэ газар аваад ирвэ. Ямар учиртай Бурхан намайг ингэж хөтөлж ийм нөхцөл байдалд оруулва. Ямар учиртай би ийм хүмүүстэй уулзаа гэдгийг би өөрөө ч мэдэхгүй байхад Есүс бол мэдчихэдэг. Бурхан бол бидний амьдралд төлөвсөн төлөвлөгөөгөө мэдж тэр алхам алхмаар баг тэр өөрийгөө илчлэн харуулж идэг. Тийм учраас Саулын хувьд бол түүний дуу хоолойг дагаад дуулууртаа дагах үедээ даруухан болоод дагах үедээ эзэн түүний амьдралд юу хийж байгааг олж харж байгаа юм. Тэгэхээр би бас та бүхэнтэй хэлмээр байна те. Бид эзэн дуулууртаа байж түүнийг дагах үедээ эзэн бидний амьдралд алхам алхмаар өөрийнхөө үгийг өөрийнхөө хүслийг илчилж өгдөг. Би анх Христэд итгэж байхад пастор болно гэж огт бодоагүй. Гэхдээ энэ төлөвлөгөө бол аль хэзээ Есүс байсан байхгүй юу?
намайг Есүс Христийг сонсоод хүлээж аваад сүм цуглаанд явж эхлэхэд энэ бүгдийг шууд нэг дор Есүс надад ерөөсө хэлээг байхгүй. Айжмдаа он жилүүдийн туршид миний итгэлээр дамжуулан босод хүмүүсийн хайраар дамжуулан миний амьдралд эзэн ажиллаа хийсэн. Эзэн өөрийнхөө үгийг илчилж ойлгуулж мэдүүлж өгсөн. Ийм арга замаар эзэн бидний амьдралыг хөтлөн дагуулдаг байна. Ананиагийн амьдралаас бидний нэг суралцах нэг чухал зүйл бол Анания Саулаас бол айж исэн. Гэхдээ эзэн түүнд хэлсэн учраас зоригтойгоор Саул дээр явж очиж байгаа. Тийм ээ. Энд гайхамшиг болж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр бид нөгөө хүний бодлоор заримдаа боломжгүй штэ гэж боддог. Харин эзэн хэлээд бид очиод эзний үгэнд доолууртаагаар ажиллаа гэхэд тэнд эзэн гайхамшиг хайждаг. Тэнд эзэн Саул шиг хүмүүсийг өөрчилж идэг. Тэнд эзэн Саул шиг хүмүүсийг бол үнэхээр өөртөө дуудаж Саулаар дамжуулан ажиллаад байдаг. Тэгэхээр Анания гэдэг энэ хүн бол Үйлс номон дээр ингээд нэг л удаа гарч байгаа 9 дугаар бүлэг дээр. Ингээд дахиж энэ хүн гардаггүй. Тэгээ энэ хүн бол тэгэл энэс хойш Дамаск хоттой одоо амьдэрсэн энэ Дамаскын Сирийн энэ Дамаск хотын энэ одоо хоттой амьдэрсэн чигээрэл үлдсэн баг. Энэ хүн тэгээд ингээд насан туршдаа Христэд итгэл даруухан игэл амьдралаараа ингээд амьдрал өнгөрсөн баг. Гэхдээ амьдралынх нь нэг онцгой өдөр ариун сүнс түүнийг хөдөлгөөд Саулд аваачиж байгаа. Саулын одоо амьдралыг өөрчлөхөд энэ хүнийг хэрэгжилж байгаа. Тэгээ ингээд Саулын нүд нээгдэхүйд Саул энэ үнэхээр Есүс байна гэдгийг, энэ үнэхээр үний юм а гэдгийг Ананиагийн гараар дамжуулаад ариун сүнсээр дүүрээд тэгээд нүд нь эдгэрээд баптизм өртгснээр Бурхан Ананиагаар дамжуулаад Саулын амьдралд ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хүнийг л өөрчлөхийн тулд Саул гэдэг тэр нэг л хүнд хүрэхийн тулд Бурхан Анания гэдэг хүнийг яг нэг л удаа ашиглаж байгаа. Энэ нэг удаа хэрэгэлсэн энэ одоо ажлын үр дүнд Саул гэдэг хүн дараа нь хичнээн мянган хүнд Есүсийг ярив. Хичнээн мянган хүний амьдралыг өөрчлөв. Хичнээн мянган хүнд хүрв, тийм ээ. Тэгэхээр та Саул шиг биш үж болно. Гэхдээ та яг Анания шиг Саул мэт нэг хүний амьдрал та хүрэхэд тэр хүн тэгээ танаас илүү одоо их гайхамшигтай ажлуудыг эзний алдрын төлөө хийх бол боломжтой байна. Та Саул шиг ийм том ажлуудыг хийхгүй байж болно. Гэхдээ өнөөдөр таны хайрлаад эзний үгэнд дуулууртаа үйлчлээд нэг хүний зүрхэнд хүрсэн байхад тэр хүн чинь таны хийгээгүйг хийх боломжтой байдгийн шүү. Тэр хүн чинь таны одоо яваагүй газар явж, таны хүрээгүй хүмүүст хүрж, таны очоогүй газар очиж, таны хийгээгүй ажлуудыг тэр хүн чинь хийх боломжтой юм шүү. Тэгэхээр Саул гэдэг энэ агуу номлогч, Саул гэдэг энэ агуу одоо элч тийм үү? Хинээс баптизм хүртсэн. Нөгөө агуу Петрээс баптизм хүртсэн үү? Нөгөө агуу Йоханнес баптизм хүртсэн үү? Нөгөө Ерүсалимийн ахлагчдаас баптизм хүртсэн үү? Үгүй. Зүгээр л Дамаск хотод байсан игэл Анания гэдэг энгийн нэгэн итгэгчээс баптизм авч байгаа байхгүй. Тэр итгэгч гар тавихад яаж яах гэхээр ариун сүнсээр дүүрж байгаа байхгүй. Тэгээ энэ одоо зүйлээр дамжуулан Саул бол хожим эзэнт үйлчилж эхэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр танаар дамжуулан Бурхан хэн нэгнийг ивэх боломжтой. Таны гар тавилтаар, таны итгэлийн дуулууртай үйлчлэлээр дамжуулан өнөөдөр Бурхан хэн нэгний амьдралыг өөрчлөх боломжтой. Хэн нэгэнд итгэл найдвар, урам зориг, хүч, хайр, нэгүслээ танаар дамжуулан Бурхан хүргэх бүрэн боломжтой юм шүү. Тийм учраас өөрийгөө бити голоороо, тийм ээ. Өөрийгөө заавал Саул шиг байх ёстой гэж бас бити бодооч. Өөрийгөө заавал тэр агуу том элчнэр шиг гэж бас бити бодооч. Зүгээр л Анания шиг таныг хэрэгэлдэг байхгүй. Зүгээр л Анания шиг игэл даруй нэгнийг тэр Библи бичигдсэн Үйлс номын бичигдсэн энэ 28 бүлгийн зөвхөн нэг бүлэг дээр гараад өнгөрч байгаа. Гэхдээ хамгийн чухал ажлыг Бурхан Ананиагаар дамжуулж Саулын төлөө хийсэн байгаа байхгүй. Саулыг одоо бүгд л магтаж ярьдаг. Тэгээ хожим одоо Паул гэж дуудагддаг болсон шүү дээ. Грек хэлэн дээр бол энэ одоо Саул гэдэг нэр чинь Паул гэдэг нэрээр одоо англичууд бол энэ нэрийг бол Пол гэж дууддаг тийм ээ. Тэгэхээр Пол гэдэг энэ агуу одоо алдартай номлогч Христийн алдрын төлөө маш олон чуулгануудыг байгуулж олон хүмүүсийг өнөөдөр тийм ээ Христ рүү авчирсан энэ агуу номлогч чинь өөрөө тэг хэний санаанд оромгүй Анания гэдэг нэг даруухан итгэгчээр дамжуулаад баптизм авсан байт юм биш үү? Тийм хүнээр дамжуулаад ариун сүнсээр дүүрсэн байт юм биш үү? Тийм хүнээр дамжуулаад эзний хайрыг, эзний хүч чадлыг мэдэрсэн байт юм биш үү? Тэгвэл та бид нар ирээдүйн Саулуудад өнөөдөр Анания байж өгөх бас бүрэн боломжтой юм аа. Танаар дамжуулан хатуу зүрхийг Бурхан зөөлөж чадд юм шүү. Тэгэхээр хатуурсан сэтгэлийг Бурхан өөрчилж
зөөлөж чаддаг. Тэр хүнд итгэл найдвар, урам зориг өгч чаддаг. Үүний төлөө та бит хоёрыг Бурхан хэрэглэх болно. Тэгэхээр ийм хүү бүгдээрээ эзний алдрын төлөө хэрэглэгдэцгээе. Надад анх сайн мэдээ тарааж өгсөн найз маань бол одоо бол ингээд нэг тийм сайн мэдээ тараагаад сүмд үйлчлээл бүр ингээл мандуулаал тий одоо ингээл энэ тентгүү яваал чуулган байгуулаад библийн сургууль багшлаад байдаг хүн биш шүү дээ. Надад анх Есүсийг ярьж өгч намайг анх цуглаанд авчирсан найз маань аахгүй юу? Гэтэл тэр хүнийг над руу Бурхан илгээсэн. Тэр хүнээр дамжуулан надад сайн мэдээгөө хүргэсэн. Тэр хүнээр дамжуулан намайг Есүс ивээсэн байхгүй. Тэр ивэлийг аваад Бурхан надаар дамжуулан маш олон хүмүүст хүрсэн. Тэгээ маш олон дэлхийн олон газруудад, Монголын олон газруудад олон хүмүүст өөрийнхөө сайн мэдээг хүргэж байгаа байхгүй. Тэгэхээр эзэн таны үйлчлэлээр дамжуулан хэн нэгнийг өөрчлөн тэр өөрчлөгдсөн хэн нэгнэр чинь таны хийгээгүй ажлыг хийх боломжтой. Таны хүрээгүй газарт эзэн хүрэх боломжтой. Таны яриаггүй тэр үгсийг эзэн яриулах боломжтой. Тийм учраас эзний үгэнд та бүхэн маань те тэгэхээр зөөлөн байгаараа. Эзний одоо үг түүний одоо хүслийг бүгдээ хамтдаа дуулууртаа дагцгаая. Тэр таныг өөрийнхөө алдрын төлөө хэрэглэх бас ашиглах болно гэдгийг хэлмээр. Аамен. Хамтдаа бүгдээ залбирцгаая. Агуу ер бусын ертөнцийн эзэн эцэг Бурхан Аав минь. Тандаа баярлалаа. Та бидний дэлхийн энэ хязгаар болсон энэ газарт авчраад таны нэрийг дуудаж, таны хаанчлалын төлөө үйлчлэх боломжийг бидэнд өгсөнд баярлалаа. Эзэн минь та Саулыг Дамаск явах замд нь та түүнтэй учран уулзсан шиг энд байгаа олон хүмүүстэй та амьдралынхын санаанд оромгүй замд нь та өөрийгөө Анания шиг хүмүүсээр дамжуулан илчилж өгсөн байгаа. Эзэн минь та Саулыг ивэж, өөртөө дуудаж, өөрийнхөө сайн мэдээний төлөө, өөрийн яруу алдрын төлөө, авралынхаа төлөө, олон хүмүүсийн төлөө өөрийн зэмсэг болгон ашигласан шиг та өнөөдөр энд байгаа хүмүүсийг өөрийнхөө алдрын төлөө хэрэглээч. Эзэн минь та магадгүй бидний донд байгаа тэр тийм ч их зүйл хийгээгүй гэж өөрийгөө бодож байгаа тэр нэг даруухан нэгнийг та Анания шиг ирээдүйн таны алдрын төлөө амьдралаа зориулах тэр гайхалтай зарсрыгаа та босгохын тулд гайхалтай хүмүүсийг та босгохын тулд хэрглэж та ашиглаж өгөөш гэж танаас гуйж байна. Тандаа баярлалаа энэ бүгдийн төлөө талархан эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.